Морьд монголчуудын мөнхийн өмгсөлөө. Хурдан морь сонирхогч эрхэм үзэгч сонсогч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. 7 хоног тутмын тод магна подкастын маань ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Хасах 50 хөмийн хүүдэнд амьдардаг 40-оос 60 см-ийн зузаан цэснээс хоол тэжээлээ төвгүй олж иддэг. Өмнөд туйл руу анхны зам жим гаргасан. Одоо Монгол адууны гайхамшиг чанарыг таниулсан. Дархат цагаан адууны тухай ярилцахаар Хүсгэл аймгийн засаг дарга Гамболдыг студид урьж авчираад байна. Бидний урилга хүлээж авч энэ их ажлын хайжгаар хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас та бүхэн маань Хүсгэл аймгийн брэнд Хүсгэлчүүдийн зорж бүтээж байгаа бас төрийн байгууллагын зохион байгуулж хэрэгжүүлж байгаа ажилд тэгээд энэ бүх зүйл дээр бас онцолж биднийг урьж мэдээлэл авч чад бас баяртай байна. Тэгэхээр бас миний хувьд бас танд бас талархад хувийн зүгээс талархаж явж байна. Тэгэхээр бас нөгөө мал аж ахуй одоо дарга гэдэг юм уу удирдлагын төвшингийн хүмүүс бол мал аж ахуй гэдгээс бас нэг жоохон зайтай байдаг. Гэтэл таны хувьд бол болохоор бас мал аж ахуйн их ач холбогдол өгдөг. Одоо нутаг орныхоо ашиг шимт малыг одоо бас тэнд ач холбогдол өгж үлдэр ухсааг нь баталгаажуулах гэдэг юм уу тэр тал дээр бас нэлээд хөөцөлдөж ингэж явдагт бол хувийнхаа зүгээс их талархаж явдаг хэлмээр байна. За тэгээд дархад цагаан адууг үйлдвэр болгох тухай асуудал маань ер нь ямар шатанд явж байгаа вэ? Хизээнээс эхэлсэн юм бэ гэдэг талаар хөдөлгөөн ярилцдаг хөө. За Хүсгэл аймгийн одоо бас онцлог мөн дээрэс нь өндөр ашиг шимт бөгөөд нутгийн орон нутгад дасан зохицсон ийм одоо бас үйлдвэр мал аж ахуйн салбарт бол бид бас үнд баялгууд байна. Үүний нэг нь бол одоо манай дархат цагаан адуу байгаа. Тэгээ Хүсгэл аймаг бол өнөөдөр бас энэ малчтайхаа орлого, дээрэс нь малын ген, фонд, үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлээр маш олон ажлуудыг олон жилийн өмнө бас хийж хэрэгжүүлж, энийхээ үр бүтээлийг бид бас цааш дөрвөлжлүүлэн авч явах юм үр хүлээж ажиллаж байгаа гэж үзэж байгаа. За мөн дээр нь миний хувьд ч гэсэн одоо бас энэ Эрдэнэт малын буйнаар тийм ээ. Өнөөдөр бас өдөө зэрэгтэй бид миний хувьч тэр Хүсгэлчүүд чиг бас Эрдэнэт мал зургийн буйнд бас өдөө зэрэгтэй явж байгаа жишээлбэр байгаа. Тэгээ энэ талаасаа үзээд бид цааш Хүсгэл аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулаад Хүсгэл аймаг аялал жуулчлалын бүс нутаг болж өгж энэ бодлого зорилт. Дээрээс нь мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлоготойгоо холбогдуулаад бид тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаамаа. За ингээд дархат цагаан адууныхаа бид одоо судалгаа бөгөөд дархат цагаан адуугаа бас зуртачлах, түгээх, хайрлах, хамгаалах, өсөх хөржүүлэх гэдэг энэ бүх ажлуудаа өмнө хийжсэн. Тэгээд энэ ажлуудаа бид аймгийн хэмжээний нэгдсэн бодлого болоод 17 оноос бол энэ ажлуудаа бас ихсэн байгаамаа. За тэгээд өнөөдрийн байдлаар Хүсгэл аймагт бид Хүсгэл аймгийн мал аж ахуйн салбарт бол нэлээд бас үйлдвэр обгийг бол баталгаажуулсан байгаа. За жишээлбэл дархтын ууцсан султааныг бид үйлдвэрээр баталгаажуулсан байна. Эрчмийн хар ямаага үйлдвэрээр баталгаажуулсан. Мөн цагаан уулын хонийг одоо мах тийм ээ махны чиглэлийн мах ноосноодо чиглэлийн одоо энэ хоньоо бас үйлдвэрлэх баталгаажуулсан. Мөн дээрээс нь Увс Завхан аймаг гэдэг Хүсгэл аймгийн цэцэрлэг цагаан уул сумд бид одоо бас аймаг хамтраад өнгөрсөн жил тис адуугаа бас үйлдвэрлэж баталгаажуулсан гэдэг. Тэгээ одоо бид энэ хүү ажлынхаа бас үргэлжлэл одоо бас ойр үед хийх ажил бол дархат цагаан адуугаа үйлдвэрлэж баталгаажуулахаар ажиллаж байна. За энэ судалгааныхаа ажилд бол бүх төрлийн байгууллагууд, зам мөн дээр нь сумор нутгийн удирдлагууд, малчин иргэд манайд оролцоод эрдэмчлэгээний байгууллагууд оролцоод ажиллаж байгаа. Тэгээ нийтдээ өнөөдрийн байдлаар бид эхний ээлжинд бол энэ хүү одоо судалгаа үйлдвэрлэх ажил дээр бол дархат цагаан адууны яг удам угшлаар нь бид үзэж 8260 одоо адууг яг энэ дээр сонгож авч цааш цөм сөрөг болгож хөгжүүлэх, үржүүлэх, хамгаалах энэ ажлыг бол зохион байгуулахаар ингэж ажиллаж байна. Тэгээ гол нь бол эхний ажлуудаа бол бид яг зохих шатны бэлтгэл энэ дагуу мөн дээрээс нь малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу бол бас тодорхой арга хэмжээнд хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Тэгээд энэ ажил дээр манай аймгийн хүнсэд аж ахуйн газрын хамт олон маань, за мал аж ахуйн салбарынхан маань, тэгээд салбарын яам, мал аж ахуйн эрдэмчлэгээний хүрээлэн ингээд маш олон байгууллагууд эрдэм судлаачид манайд оролцоод ингээд ажиллаж байгаа. Тэр нь нутгийн зөвлөл, уяачдын холбоо гэдэг бас иргэд манай их олноороо дэмжиж ажиллаж байна гэж хэлмээр. Тэгэхээр та чинь ер нь бол одоо үйлдвэр амаг болгож бүртгүүлэх ажилд нэлээд гарч байгаа юм шүү дээ ингээд сонссон чинь. Энэ одоо мэдээж шууд ингээд үйлдвэр болгоё гэдэг хүсэлтийн дагуу тэр болгоно ачдаг байх гэж бодож нэлээд шатараатай бас тодорхой нэлээд удаа судалгааны дүнд ийм болдог болов уу гэж бодож байна л да. Одоо жишээлбэл яг анх яадаг үйлдвэр энэ дархат цагаан адуу маань үйлдвэрүүд бүртгэж аваачаа гэдэг санал хургуулсны дараа судалгаанууд явж байдаг. Ер нь ямар шатаар үйлдвэр болгож баталгаажуулдаг юм бэ? Тэгээ үйлдвэр болгох ажил бол ер нь малын генетик нөөцийн тухай хууль дагуу бол бас хуулийн хүрээнд явагддаг. За бид бол эхлээд бас тодорхой ажлын хэсгүүд байгуулагддаг. Тэгээ судалгаа тооцоол гаргадаг. Тэгээ судалгааны арга зүйгээ бас гаргана. Түүнтэй холбоотойгоор тодорхой арга хэмжээнд хэрэгжүүлж тодорхой шинжилгээ судалгааны ажлууд бас өргөжлүүлдэг. Цусны дээж авах тийм ээ
ген бонд тодорхойлох ажлууд зохион байгуулагддаг. За мөн дээрээс нь тухайн одоо бас үйлдвэр болох гэж байгаа адуун сөрөг дээр тийм ээ. Адуун сөрөг дээр тодорхой одоо судалгаанаас гадна бас өмнөх жилүүдийн бөгөөд өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулсан бас бодит яг наад зах нь сэрвээний өндрөөс ахуулаад тийм ээ. Бус бүх зүйлүүдийг гэж одоо бас бодит газар дээр судлах. За мөн дээрээс нь энэ үйл ажиллагаат холбогдсон тодорхой эрдэмтдийн баг бас ажилладаг. За мөн дээрээс нь салбарын яамны зүгээс бас хянан магадлага баталгаажуулалтын одоо бас ажлын хэсэг гарч энэ дээр ажилладаг гэдэг маш олон үе шаттай байгаа. Тэгээд өнөөдөр бол аймгийн стратегийн загварчаар дархад цагаан адууг үйлдвэр болгон тогтоох ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг маань яг төлөвлөгөөд харах хэмжээг одоо бас жил гаруй хугацаанд бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ ажлынхаа үр дүнс бид гаргахын төлөө ажиллаж байна. Дээрээс нь одоо хамгийн гол нь бид энэ дархад цагаан адууг үйлдвэр болоход хамгийн чухал оролцоо бол малчид бөгөөд тухайн цагаан адууг тийм ээ өнөөдөр өсгөж үржүүлж өнөөдөр байгаа яг орон нутгийн иргэд малчдын маань хүч оролцоо сум орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт бол хамгийн чухал байна. Тэгээ энэ бүхэл дээр суурилсан. Тэгээ цаашд бол бид яг энэ хийх судалгааныхаа ажил, арга зүй, төлөвлөлт, бодлогын өрөөнд хийж хэрэгжүүлээд эцсийн дүндээ бол эрдэмтдийн багаар мөн салбарын яамны хянан баталгаажуулах ажлын хэсгийн дүгнэлт гаргаад ингээд яамнаас энэ үйлдвэрлэх ажлуудыг бол баталгаажуулдаг. За энэ дөр маш олон ажлын судалгаа байна. Тэгээ наад зах нь гэтэл тийм ээ энэ цагаан адууны үр шим нь тийм ээ үр ашиг нь үр шим нь ямар байна? Үр төлөвүүд нь ямар байна? Тийм ээ цусны ген фондууд нь цаашдаа ямар байна? Энэ одоо судалгааны үйл ажиллагаатай холбогдуулан бас эрдэмтэд ч гэсэн өмнөх жилүүд бас тодорхой судалгаанд олон явуулсан. Жишээлбэл аж ахуйн их сургууль эрдэмт судлаачид түүн дотор одоо судлаач багш эрдэмтэн Сайполда гэдэг тийм ээ эрдэмтэн маань үртэл дархад цагаан дугаараас олон жил судалгаа хийсэн байна. Дээрээс нь манай нутгийн залуучууд ч гэсэн одоо бас эрдэмчлэгээ судалгаа бүтээлийн ажлууд бас хийцгээсэн гэдэг маш олон ажлууд явж байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бид гол нь одоо бас тавьж байгаа ажил бол ажлын хэсэг ажиллах төлөвлөсөн ажлуудыг хуулийн дагуу хэрэгжүүлэхээс гадна иргэдийн хандлага, сэтгэл зүй, тэдний цаашдын бодлого төлөвлөлтөнд бас бид зөв алсын хараатай болох энэ бодлогыг аз барьж байгаа. Яг тэгвэл бүгдээрээ бас нийтдээ дархад цагаан адуугаа үйлдвэр болгоё. Таашдаа энэний үр шимийг хүртээ. Хөвсгөл аймгийнхаа брэнд болгоё. Дархад цагаан адуугаараа дэлхийд гангарьяа л гэсэн энэ бодлого барьж байгаа гэж. Дэлхийд гангарыг гэснээс нэрээ бас нэг юм санаанд орчлоо. 1911 оны 12 сард одоо нөгөө хойд туйлд анхны одоо хөндөрлөлт одоо очиж яасан гэдэг. Тэгээд аль улсынхан төрүүлж очиж одоо бас төрийнхөө долоог мандуулах бай гэдэг ажил бас тэр тухайн одоо газар зүйчдийн хувьд бас маргаа нэлээд дагуулдаг. Тэгээд Английнхан төрүүлж очиж 12 сард төрийнхөө долоог мандуулсан. Тэгээд тэнд хамгийн гол бас нэг сонирхолтой юм бол Монгол адуу тэр дундаа дархад цагаан адууг сонгож Английн бас одоо газар зүйчд өөрийнхөө багт оруулж яваад тэр нь бас тэнд хүрэхэд бас нөлөөлсөн гэж. Өөрөөр хэлбэл 110 гаруй жилийн тэртээ дархад цагаан адуу газар зүйн шинэлтэнд бас өөрийн хувь нэмрээ оруулсан. Монгол адууны төсвөр хатуужлыг бас дэлхийн нийтэд зарласан юм бас сонь түүх байдаг тийм. Тэгэл яг хоо одоо бид харж байгаа бол бас түүхийг хийж иржүүлсэн ажлыг тэр судалгааны бүтээлийг гээд бүгд л бас архив байна л да. Энэ бүгдийг харахад бол мэдээж эрдэмтэн судлаач тэр аяллаа баг хамт олон бол явах замдаа хамгийн ихтгэл найдвартай хүлэг тийм ээ хаана байна вэ гэдгийг л одоо бас тодорхойлсон бай таарна. Тэгээ 1910 онд одоо бас Оросын холбооны улсын одоо худалдаачид нэгээс Орос улсын тийм ээ худалдаачид бол бас манай Монгол улсад хөрөлцөж түүн дотор Хөвсгөл аймаг дархтын хотгорд ирж дархад цагаан адуунаас одоо ингээд яг хойд туйл руу явах адуу сонгож авч явсан юм түүхтэй. Тэгээ энэ утгаараа бол одоо бас бид харж байгаа нь бол дэлхийд бас төсвөр хатуужлаараа тийм ээ үнэхээр тэр одоо хойд туйлд хүрэх энэ төсвөр хатуужлыг шалгарах одоо шалгаруулалтанд бол бас тэнцчээ гэж бид үзэж байгаа юм. Тэнцнээрээ бас хойд туйлд очсон гэдэг одоо ботоод зураг түүхэн нөхөрлөлтөд гэдэг хадгалагдсан байдаг. Тэгээд энэ бол бас үнэхээр байгальд гэдэг дасан зохицсон. Түүнээс гадна ямар ч тийм ээ байгалийн шалгуулыг давж гарч чаддаг. Мөн дээрээс нь өөрсдийн одоо адууны бас онцлогын хувьд бол ген бонд бөгөөд мөн дээрээс нь амьдрах чадвар бол хамгийн өндөр байна гэж бид бас одоо дүгнж байгаа. Мэдээж энэ бүгдийг бол одоо яг үйлдвэрлэх ажлын хэсэг эрдэмтдийн багийн хувьд бол бас эцсийн байдлаар бүх дүгнэлтүүд нэгтгэж гаргана. Дархтын хотгорд амьдардаг цагаан буян цусны адуу учраас дархад цагаан адуу гэж нэрлэдэг юм аа гэж өнөөдөр би ойлгодог. За дархтын сумдууд дотроо бол улаан уул, цагаан нуур, дархтын сумд гэж үзэх юм бол эренчил өнгөсөн сумдад байна гэж ойлгох уу тий. Тэр нь бол одоо сумдын тархалт цагаан адууны тархалтыг гаргахад бол урт талдаа Баян зүрх сум байна. За тэгээд улаан уул сум, эренчил сум, цагаан нуур сум гэдэг байгаа. Тоо хэмжээний хувьд бол одоо ингээд тэр нь бол байгаа яг нутагч тархсан байдлаар бол ийм байгаа. Дөрвөн сумын дөрвөн сум гол зонглох одоо бас нэгсэндээ сүргийн бүтц байна гэсэн үг. За мэдээж одоо цөөхөн хэмжээр 1 2 3 хэмжээгээр бол ус сумдууд лугаа тийм ээ
очисон одоо бас байгаа. Дээрээс нь бас нутгийн малчид тухайлбал Өсгөл аймгийн маань хойд сумын малчид жишээлбэл өөр сумлуудын мотор нүүдлийг дээрээс нь өөр сумын иргэн болж шилжих гээд энэ мэтлэнтэй холбоотойгоор өөрсдийнхөө өмч хөрөнгийг тийм ээ адуу мал сүргээ бас авчичоод тухайн сумдуудаа бас тарж байршсан одоо ийм асуудлууд ч байгаа. Энэ бүгд дээр бол бид нар тодорхой судалгаа гаргаж байгаа. Жишээл одоо тийм ээ Өвсгөл аймгийн Алаг Эрдэнэ суманд энэ одоо ямар адууны бүтцүүд байна тийм ээ. Түүнэл суманд хаана байна, Тариалан суманд хаана байна гэд энэ бүгдийг л ингэж тоо хэмжээгээр гаргаж ирж бас тодорхой хэмжээнд бид энийхээ ген фондыг хадгалж үлдэх энэ бодлогоо явуулж байгаа. Дээр нь бас ер нь бол аймгийн зүгээс одоо миний одоо бас тавьж байгаа нутгийн иргэдтэй ч тавьж байгаа шаардлага бол дарахад цагаан адуун дээр гадны бөгөөд ирлиц цус оруулахгүй шүү гэдэг энэ бодлогыг бол бас тодорхой болгож чиглэг үүрэг даалгавруудыг ч гэсэн өгч байгаа. Тэр нутгийнхан бас энийг дэмжиж байгаа ах гэж бодож байна. Яг л би бас Өвсгөл аймагт ажиллаж байсан. Тэгээ Эренчил суманд явж байгаад яг Эренчил сум миний тэр тухайн нутгийн иргэний ярьснаар бол Эренчил суманд дарахад адууны гол цөм байгаа гэж тэр хүн ярьж байсан. Тэгэхээр бид бол энэ дарахад цагаан адууга маш их хайрладаг. Үнийг одоо яг энэ цэврээр нь авч үлдэхийн тулд бид нар бас ер нь нөгөө арилжаа нямаа гэдэг юм уу ийм дээр бас нэлээд бодлого баримталж байгаа. Өөрөөр хэлбэл хүн авъя гэсэн хүнд одоо бас өгдөггүй. Ялангуяа гүү байцыг бол гаргахгүй гэсэн байр суурьтай байдаг. Ер нь ямар ч хүн хэлсэн гэсэн иймэрхүү юм ярьж байсан. Тэгээ ер нь бол яг хөө сүүлийн үед ингээд иргэдийн төвд, малчдын төвшөнд, сум орон нутгийн төвшөнд, аймгийн төвшөнд нэг бодлого чиглэл алсын хараа тийм ээ. Энэ бодлого чиглэлтэй холбоотойгоор хүмүүсийн хандлага юм болж байгаа. За урд өмнө бол бас хэдэн жилийн өмнө харьцуулахад бол бас өөр өссөн. Урд өмнөхийн одоо тийм ээ адуу мал сонирх асуудал байл нээлттэй байлаа шүү дээ. Одоо яг тэгвэл одоо бол Хөвсгөл аймаг бол өөрөөр хандж байна. Хөвсгөл аймаг өөрөө төрийн бодлогын төвшөнтэйж тэр салбарын төвшөнтэйж тэр хөгжлийнхөө бодлого ч тэр бид бас тийм ээ. Асуудал боломж дээрээс нь давуу талуудаа бас бид онцолж байна. Дээрээс нь бид юу юутайгаа тийм үү цаашид хөгжиж дэвшиж үлдэх ёстой вэ гэдгийг бас харж байна. Энэ бүх зүйлүүд бидний онцлог. Дээрээс нь Хөвсгөл аймагт үнд баялаг малаж хүн эрдэнэ баасраг бол маш их байна. Түүн дотор бидний гэсэн одоо өнөөдөр үнэхээр ген фонд нь тийм ээ Монголдо төдийгүй дэлхийд байхгүй энэ одоо бас энэ ген фондуудаа бид яаж авч үлдэх вэ? Энэ бол цаашдаа Өвсгөл аймаг ард иргэдийн маань хүүхд багшуудын маань хөгжлийн баталгаа болох учиртай гэж хэлмээр байна. Тэгээ Өвсгөл аймгийн хувьд бол өнөөдөр би түрүүлсэн тийм ээ олон одоо эрдэнэ мал сүргээ бол үйлдвэрлэх ажлууд зохион байгуулагдаж байна. Тэгээд үүний нэг нь бол дарахад цагаан адуу. Тэгээ цаашдаа ч гэсэн бид одоо өөрийн үнд цүлийг улам л дархлаажуулах, улам л хамгаалах ажлуудыг бол цаашдаа зохион байгуул. Тэгээ энэ ажлынхаа хүрээнд бол бас нэг жишг болж байгаа. Тэгээд ер нь бол одоо бид цаашдаа аймгийн хэмжээнд тодорхой шийдвэр гаргаж бас сум орон нутаг аймгийн одоо тодорхой зөвшөөрөл бөгөөд тодорхой шийдвэрийг бол дарахад цагаан адуух тийм ээ. Бас аймгийн төвчнээс гарахгүй гэсэн бодлого шийдвэр барьж байгаа. Тэгвэл мэдээж энийхээ эдлэгээ, унлаг, үржил, селекц тийм ээ. Үр ашиг шимийн бол аймагтаа бас байлгаж энийхээ бүтээлээр бас гадаад дотоодын жуулчдыг татах, малчтын орлогыг нэмэгдүүлэх энэ мэтлэн ажлууд бол зохион байгуулагдана. Тэгэхээр энэ бүгдийг бас давхар аймгийн хөгжлийн бодлого, Өвсгөл аймаг бас Монгол улсын аялал жуулчлалын одоо тулгуур төв бүс болж өгч хийн одоо бодлогын хүрээнд бол бас манай аялал жуулчлалын нэг ивент арга хэмжээ болно. Мөн дээрээс нэг Өвсгөл аймгийн нэг брэнд гэж хэлмээр байна. Тэгээ Өвсгөл аймгийн брэнд юу гэвэл одоо дарахад цагаан адуу бол зайлшгүй нэг бидний брэнд болж байгаа. Дөрвөн сумын хэмжээнд ер нь нийтдээ хичнээн тооны одоо яг дарахад цагаан адуу байна уу? Одоо цагаан адуу байна уу? Одоо бид тий одоо ер нь бол судалгаа гаргаад судалгааны арга зүй үйл ажиллагаа бодлого төлөлтөөр бол бид түрүүлсэн 8260 адууг бол одоо тийм ээ сонгож авч байгаа. Тэгээ 8260 адуугаараа бид яг энэ үйлдвэрлэх ажлуудаа ген фондоо тийм бодлогочлуулах ажлуудаа зохион байгуулж хэрэгжүүлнэ гэсэн. Тэгээд цагаан адууны маань онцлог бол өнөөдөр яг бид тодорхой хэмжээнд өнөөдөр судалгаа хийхэд бол бас харьцангуй одоо сайн талтай тийм ээ нэг бүс нутагтаа ингээд байгаа. Дээрээс нь бас олон жил тухайн одоо царх цагаан адууны ген фондыг авч ирэхээр бас олон сайхан ахмадууд маань залуучууд маань ингээд хөдөлмөрлөөд ингээд жилийн дөрөв удирдлын турш ингээд хамгаалаад өсгөж үржүүлээд ирсэн ийм сайхан бэлэн бас тийм ээ сүргийн бүтцүүд бас байгаад байгаа нэг бол сурхууштай байгаа. Энэ дагуу ч гэсэн тодорхой арга хэмжээ хэрэгжүүлээд өнгөрсөн жил ч гэсэн бид энэ дарахад цагаан адууны өв соёлын наадмаар бол маш их олон хүмүүстэйгээ уулзаж тэдний санал сэтгэлдлийг хүлээж авч бас хийх ажлуудаа ч нэлээд олон төлөвлөлтүүд гаргасан. Тасаа ашиг шимийн талаар бас хоёр ч удаа дурдлаа л да. Тэгэхээр ашиг шимийн тухайд яг дарахад цагаан адууны тухайд бол сүүний гарцын хувьд харьцангуй өндөр юм ба штэ. Монгол одоо нэг хүнээс 500-аас 800 литр сам миллиграмм сам гарна гэдэг чинь маш өндөр. Тэгээд одоо
Цагаан гүний саам гэдэг чинь нөгөө юм аа гэл илгэнд бол одоо хамгийн сайн юм гэл энэ жинүүгээр дүүрэн хайдаг шүү дээ. Тэгэхээр бас тэр бол бас нэг талаараа бас том бизнесийн ч гэдэг юм уу бас өгөгдөл үүж болох юм байна гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээ цаашдаа Өсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутаг. Тэгэхээр энэ болох өрөөнд гэсэн бид байгалийн аялал жуулчлалаас гадна эрүүл мэндийн аялал жуулчлалыг бас хөгжүүлэх юм болов зорилт тавьж байгаа. Аймгийнхаа аялал жуулчлалын бод 2028 он хүртэл хөгжүүлэх аялал жуулчлалын мастер төлөвөө бас батлан гаргасан. Нэгсэндээ аймаг 2018-аас 2028 он 10 жилийн хугацаанд юу хийх вэ гэдэг. Үүн дотор бас эрүүл мэндийн аялал жуулчлалыг бид хөгжүүлье гэсэн бодлого чиглэлүүд хэрэгжүүлж байгаа. Дотоодын төтөвгүй гадаадын одоо тийм ээ аялагч жуулчд маань өндөр хүсэж байгаа. Дээрээс нь аялахаас гадна эрүүлжүүлэх, сувлах энэ арга хэмжээ гэсэн явж байгаа. Тэгэд энд бол өнөөдөр тодорхой хэмжээнд бол үр дүнгууд гарнаа. Тэгээд цагаан гүний саамыг дотоод төтөвгүй гадныхан ч тийм ээ өрөөнд дэлгэр хэрэгэлснээрээ олон талын ашигтын тусвал гарна. Энд мэдээж орлогоос гадна очиж зэрэглэл бүр гоё юм байна тийм ээ. Мэдээж орлогоос гадна тийм ээ цаана нийгмийн эрүүл мэнд талаасаа тийм ээ дээрээс нь бас одоо нийгмийн сайн сайхан тийм ээ эрүүлжүүлэх сувлах энэ бүх үйл ажиллагаа талаасаа бол маш олон өгөөчтэй ажлууд бол зохион байгуулагдана. Тэгээд дээрээс нь хийж нэлээдгүй олон хүмүүс бас ажлын байраар хангагдана. Дээрээс нь адуу малаа тийм ээ гүүгээ одоо бас эдэлдэг. Дээрээс нь тэднийгээ бас сургадаг, номруулдаг гэл энэ мэтлэн одоо бас тийм ээ ажлууд явагдаж түүнтэй холбоотойгоор уналгаа эдлэгээ хүртэл өөр болж дан цагаан адуугаар хүртэл аяллууд зохион байгуулагддаг болох гээд ийм мэтлэн одоо олон сайхан бас бүтээлүүдийг хийх хэрэг зорж байна. Энэ бол нэгэсэндээ аймгийн зүгээс, аймгийн засгийн зүгээс, ажлын хэсгийн зүгээс, салбарын зүгээс ард иргэдтэй бусдад бас олгож байгаа боломж. Монгол адууны үнцийн унтсан нөгөө одоо махны л гэж тооцогдож байгаа яг энэ цаг үед бол яг морины гэдэг юм хүнд бол надад бол их сайхан сонсогдож байна. Үнцийн өсөж байна тий. Энэ бол сайхан сонсогдож. Тэгэд дархад цаг адууны тухай нөгөө өмнө гаргаж ирсэн эрдэмтдийн судалгааг үзсэн. Сэрвэний өндөр адажлал азар бол 132. Хүүнийг 129 орчим байдаг. Сэрвэн мундааны өндөр гэж үз. Тэгэхээр харьцангуй багавтар биетэй. Тэгээд мах одоо арьс хүрс зузаан ер нь маханд одоо хүнээр бол их юм бярлаг дуу ийм л харагдаад байгаа юм да. Тэгээд та сая тэр нөгөө дархад адууны ажиллахаар дархад цагаан адууга тусад нь болгоод нэг уралдуулсан тийм. Тэгэхээр бас нэг сониуц цан төрж ийн л да. Дархад адуу ер нь одоо хурдлахтаа дээдл нь одоо хэдэн километр цагийн хурд гаргадаг юм болоо гэж та хичнээн километрт уралдуулсан хэдэн адуу оролцсон. Ер нь одоо яг тэр дархтын бүсгт нутагт морь ууж байгаа уяачт маань морь ууж хурдлуулахдаа дархад адууга уйдгийм болов. Энэ талаар бас мэдээлэл. Мэдээж одоо уналгаа эдлэгээний хувьд бол одоо дархад цагаан адуу тийм ээ. Өмнөх хэдэн зуун жилийн түүхтэй юм адуу. Үнэхээр байгаль орчиндөө яг энэ одоо дархтын хотхор тийм ээ энэ эрдэс суур амьсгалд дасан зохицсон юм адуу. Үнэхээр байгалийн шалрал. Тэгээд өнөөдөр бол үнэхээр одоо хөр цастааж байсан тийм ээ. Халуун хөдөн ямар ч үед бол өнөөдөр үнэхээр одоо Монгол хүний тийм ээ өвсгөлжүүдийн бол итгэл дунаа нь болж түшгэн болж ирсэн юм л адуу. За өнөөдөр сүүлийн үед бол яг хөө мэдээж хурдны чиглэлээр бас адуунууд тийм ээ бас тодорхой хэмжээд өсгөж үржүүлж байна. За дээрээс нь дархад цагаан адуу уналгын илгээдээс гадна мэдээж адуу болгон тийм ээ янз бүр шүү дээ. Түүн дотор бас хурдан одоо адуу бас байна. Хурдны чиглэлийн. Тэгээ энэ адуунууд бол хурдалж байсан түүх өнөөдөр ч гэсэн одоо уралдаж давхиж байгаа бас цагаан адуунд олон байна. Тэгээ энэ юу гэлж ийнэг үл ер нь бол альц тал дээр бол тийм ээ хурд бөгөөд хүч тамир төсвөр нь аль талтай байна гэсэн үг. Тэгвэл бидний орон нутгийнхны одоо өнөөдөр хүртэл авч явсан одоо уламжлал үйл ажиллагаа бол уналгаа эдлэгэнтэй бол илүү их анхаарал ажилласан юм л. Тэгээд дархад цагаан адуунууд бол мэдээж хөрс зузаантай байна тийм ээ. За мөн дээрээс нь одоо гиз тийм ээ болон гиз одоо өргөн сав сайтай гэж бас ярьж болно. Дээрээс нь мөч богинтой бас тийм ээ мөч ус бүдүүнтэй. Мөн дээрээс нь тодорхой хэмжээний сэрвэний өндрийн хувьд бол бас тодорхой хэмжээнд дунджаар бол одоо жийлж байна өөрөө тийм ээ. Тодорхой хэмжээгээр дамхан байна гэж. Тэгэхдээ энэ дэр бол яг адууныхаа орон нутгийн адууны хувьд бол судалгаа шинжилгээний ажлын хувьд бол яг байгальдаа дасан зохицсон гэдэг бол тэр л одоо бас болж байгаа гэж бид харж байгаа. Тэгэхээр би түрүүн хэлсэн тийм ээ энэ дархад цагаан адууны ген бондыг яг энэ үндсэн цөм сүргээр нь авч явах бидний гол зорилго. Ингэж чадвал бид нар 50 100 жил юуны дараа хүүхдүүд маань ч гэсэн бидэрт баярлалаа гэж үзэж байгаа. Тэгээ энэ дээр өнөөдөр л анхаарахгүй бол бас бид алдаж магадгүй ийм хэрэгсэл үүсээд байгаа. Ягаад гэвэл одоо нутгийн малчид ч юм уу тийм ээ залуучууд иргэд маань бас хурдан чиглэлийн гэдгээр нь тийм ээ улс аймгаас янз бүрийн одоо хурдуудын бас тийм ээ адуу авчирч нэрлүүлжүүлэх ийм ажил бас зохион байгуулж байгаа юм. Энэ дээр нь бол тодорхой анхаарал тавиад тодорхой бодлого гаргаад эрт одоо энэ арга хэмжээ хийхгүй бол бас
бус цус холдож ингэж ирж ирснээс адууны ген бонд өөрчлөгдөх. Цаашдаа магадгүй 10 жил 20 жилийн дараа адууны одоо зүсээс нь ахуулаад тийм ээ өөрчлөлт хувирлууд нь хүртэл өөр байдалд орнож үзэж байгаа. Одоо дархад цагаан адуу чинь жишээл хар унах гарсан байлаа 5 жилийн дараа 6 жилийн дараа гэхэд цагаан болж байгаа шүү дээ. Тийм ээ гэх мэт. Тэгээ энэ мэтлэн ингээд ийм сонин одоо бас хувирал бөгөөд ген бонд байна гэдэг бол бид бас үнэхээр боломж өгөөд энийг хадгалах хэрэгтэй гэдэг дээр ажиллаж байгаа. Хэдэн километр дурлуулсан бэ? Тэр тухайн уралдааны Дархад цагаан адуу өв соёлын наадам арга хэмжээгээ бид 2019 онд дархад урд 6 дэлгэрэн агуулгын дахилга дархад цагаан адууны өв соёлын наадам гэж хийсэн. За урд нь бол мэдээж дархад урд 6 дэлгэрэн агуулгын дахилга гээд урд мөртийн уралдаан гэж зохион байгуулдаг байсан. 19 онд бол бид 3 жилийн удаа болгодог энэ арга хэмжээ. Тэгээ энийг одоо бид бас өв соёлын наадам болгож өргөжүүлээд за энэ дагуу тодорхой арга хэмжээ зохион байгуулагдсан. Тэгээ энэ хүү арга хэмжээнд бол бид тодорхой бас хамгийн ихний хувьд бол бас дархад цагаан адууны тус нэг тийм ээ уралдааныг зохион байгуулж хэрэгжүүлье гэдэг. Тэгээ энд бол ихний одоо уралдаан болгож яг нутгийн иргэдээ бас зарлаад за энэ чиглэлийн дагуу оролцох одоо уяачтай тийм ээ иргэдээ мэдээллийг хүргээд бэлтгүүлээд ингээд одоо уралдсан. Тэгээд тухайн 40 орчим цагаан адуу уралдааны замд гарсан. За замын хувьд бол нэг 5 6 км гаруй газар дээрс уралдсан ба. Тэгээд энэ дээр бол одоо бас олон сайхан хянц төдгүүд урж уралдсан. Тэгээд дараажтаа бол дараагийн наадам дээр бол улам өргөжин үзэж байгаа. Тэгээд эхний ажил дээр бол бид нар тодорхой өндөр нутгийн иргэдээ бас бэлтгэв. Одоо ингээд тэр дархад цагаан адууны өв соёлын наадмаас хойш одоо дараагийн наадамд бэлтгэхэд одоо хүмүүс маань тийм ээ өөрсдөө бэлтгэхэд эхэллээ шүү дээ. Би харж байгаа дараагийн одоо дархад цагаан адууны өв соёлын наадмаар 100 200 дархад цагаан адуу уралдана. Тэгээд мөн дээрээс тэр үеэр дан цагаан мортнуудын жагсаал болсон. Тэн дээр бол бас олон зуун морт орсон шүү дээ. Тий. Гой харагдаж байгаа бах тий. Тэгэл байх болоо. Тэр бол хаач байхгүй бол бидний бахархал шүү дээ. Тэгэхээр би ч гэсэн одоо тэгэл дархад цагаан адуухай жагсаал ус ороод ингээд явж хагаад үнэхээр хаана би төрсөн юм бэ гэдгээрээ л бахархаж илээ. Тэгээд энэ бас онцлог тэр уралдааны талаар оруулж ирсэн юм одоо энэ тэг сайн танаа 9 сарын дугаар дээр тийм дархад дээр хаваалын талхад хойд бас онцлог уралдаануудын нэг байсан юм байна гэж бодож. Тэгэл байх. Энэ бол Монгол хамгийн анхны дэлхийд ч тийм үү анхны бөгөөд дахин давтагдчихгүй ийм сайхан одоо бас өв соёл шүү дээ. Бидний өв соёл уралдахаас гадна бид өв соёлоо дэлгэрүүлж байна, хадгалж байна, хамгаалж байна. Цааш хойч үедээ үлдээж байна. Тэгээ энэ бүх зүйл ач холбогдол бол одоо 10 20 жилийн дараа их олон бүтээлээр гарна гэж үзэж байгаа. Тэгээ хутаасаа бас дархад цагаан адууныхаа тухай баримтат кино хийлгээд байсан үгүй юу? Манай бас морины залуучууд очсон хийж байгаа юм байна л гэж харсан. Тэгэл байх. Би одоо ер нь бол энэ ажил судалгаа шийдлгээний ажлын хүрээнд бас тодорхой иргэдэд мэдээлэл хүргэх хүрээндээгээд нийтдээ одоо яг дархад цагаан адууны чиглэлээр 3 нэвтрүүлэг бэлтгэж гаргаж байгаа. Тэгээ энэ ажлууд л ингээд зохион байгуулагдаж байгаа. Бид бас одоо 7 сар гараад 8 сарын үед бас бид нар тис адууныхаа бас судалгаа хийгээд үйлдвэр болгоцсон тийм ээ энэ ажлынхаа бас одоо дараагийн авч байгаа арга хэмжээтэй холбогдуулсан бас нэвтрүүлэг ихээр ингээд ажиллаж байна. Тэгээ энэ ажлууд явж байна. Цаашдаа бас энэ үйлдвэр болгох ажлууд бол Өвсгөл аймагт үргэлжлэнэ. Хогоргийн Улаанмонгол бай. Тийм ээ Хороогийн Борс сарлаг гээд энэ мэтлэн одоо бас үйлдвэр болгох ажлууд бас тодорхой болгох чиглэлүүд бид барьж байгаа ажлууд бол байна. Тэгээд энэ бол цаашдаа Өвсгөл аймгийн хөгжил, хүн ардын сайн сайхан амьдрал, орлого, ажлын байр, аялал жуулчлал гээд бүх салбар бүх үйл ажиллагааны харилцаа хамааралтай ийм одоо бас ажлууд зөвхөн нэг ажил гэж харагдаж байгаа боловч цаана маш олон бүтээмж өгөөд хамтран ажиллах боломжуудыг гаргаж байгаа. Ийм л ажил. Морд монголчуудын мөнхийн өмгсөв. Та дархад цагаан адуу дархад чиглэл рүү хамарсан юм аягүй хийгээд байгаа шиг эсвэл би зүгээр тэгж анзаарсан байж магадгүй. Яг л тэр өнгөрсөн зам цагаан нуурсан манд бас 100000 цааны байр болов уу? 2000 цааны. 2000 цааны байр болсон тийм ээ. Тэгээд энэ дархад хурд гэдэг уралдаан маань өв соёлын наадам боллоо. Ер нь ингээд дархадын бүс нутаг руу илүү их анхаарал хандуулаад байх шиг. Та энэ нутгийн хүн юм уу? Эсвэл таны өвөг дээдсийн нутагт байсан юм. Та чинь ингээд уг нь бол мөрөөс юм уугал гэж яваад байдаг. Тий. Одоо миний хувьд бол манай аав бол Баянзүрх сумынх. Ээж маань Тосон Зэнгэл сумынх. За ингээд ээж аав хоёр маань бол одоо яг Өвсгөл аймгийн Тосон Зэнгэл Баянзүрх сумын ийм одоо ундгын иргэд. Тэгээ би бол энэ хоёр сайхан одоо тийм өгснийхөө одоо хүүн болж төрөөд өнөөдөр ингээд ажиллаж байна. Тэгээ миний өнөөдөр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бол Өвсгөл аймгийн бүхий л арга хэмжээ, бүхий л бодлого үйл ажиллагааг хариуцж ажиллаж байгаа. Одоо ганц жишээл өнөөдөр дархад цагаан адуу бол тийм ганц миний ажил биш.
Энэ бол нэг ажлын нэг л хэсэг. Тэгээд энд бол би нэгээс 2016-аас 2020 онд аймгийн стратегийн хувьд үйл ажиллагааны хөтөлбөртөө тийм ээ ямар арга хэмжээ хийх вэ гэдэг нийтдээ 655 арга хэмжээ хөвсгөлчүүдэд би хийнэ гэж амласан. Энэ ажлын маань нэг. Тэгээд энэ чиглэлээр бас тодорхой арга хэмжээ зохион байгуул. Хамгийн гол нь бид өнөөдөр энэ хийж хэрэгжүүлж байгаа ажлаа аялал жуулчлалын бүс нутгийн хувьд тийм бусдад хүргэх мэдээлэх ажлууд нь бас харагдаж байгаа. Тэгээд энэ зунгч нь өнгөрсөн жил их бид нар олон наадмууд хийсэн шүү дээ. Жишээл хотгоодын урд 4 ханган бүсийн тийм ээ наадмаа зохион байгуулсан. Энд үнэхээр одоо бас бид өргөн хэмжээнд бас аймаг орон нутаг нутгийн зөвлөл бүгд төвшөндөө бол уяажтай холбоо гэдэг сайхан зохион байгуулсан. Тэгээд дараа бид дарах цагаатуудын хөв соёлын наадмаа зохион байгуулсан. Дараа нь 2000 цааны арга хэмжээг Монгол Улсын ерөнхийлөгчийн UL-доор ингээд зохион байгуулсан. Энэ бүгд бол цаагаараа харж байгаа бол та бүхэн салбаруудаа дэмжих, үйлдвэрлэлээ дэмжих, орлогоо дэмжих, иргэдээ дэмжих, аялал жуулчлалаа дэмжих бүх бодлогууд нь ингэж явж байгаа. Тэрнээс бид баярлаад өнгөрөхтэй биш. Үүний цаанд хэдэн мянган хүн, хэдэн айл өрхүүд тийм ээ ямар орлого бүтээмж ажлын байр нэмэгдэж байна вэ? Яаж бид нар бусдад аймаг орон нутаг одоо дэлхийд Монгол төдийгүй дэлхийд өөрсдөө сурч таниулах вэ? Яаж бид одоо жуулчлалын бүс нутаг болж хүн татах вэ гэдэг энэ бодлогууд л давхар яваад байгаа. Тэрнээс хөвсгөлчүүд өнөөдөр тийм олон баяр туртаатай биш. Гол нь Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутгийн хувьд бол бас баяр наадам, ивент арга хэмжээг бүр илүү их олныг хийх ёстой гэж үзэж байгаа юм би. Ингэж ээж бас ивент арга хэмжээ олон байхаар тэр хэмжээгээр жуулчид гиждийн эрх хөдөлгөөн их болно л гэсэн. Тэгээ зарим хүмүүс бас хэлдэг. Дагамбалдаар та наадам их байна уу гэж. Аялал жуулчлалын бүс нутгийн хувьд өнөөдөр ивент арга хэмжээ өгöd наадам арга хэмжээг хийж явах ёстой. Тэгээ хийхдээ тэн дээр нь ямар бид нар өөрсдөө баярлах гайл тийм ээ яваад байгаа ш. Тэр чин цаагаараа бидний зорилго үйл ажиллагаа бол салбараа дэмжих, ард иргэдэд дэмжих, нутгаа хөгжүүлэх, боломжийг бусдад олгох, дээрэс нь аймаг орон нутаг өөрөө бас хөгжих бөгөөд орлого олох. Энэ бодлогууд л давхар яваад байгаа ш. Энэ хүрээнд дээр бас ажлууд зохион байгуулж байгаа гэж хэлдэг. Цаашд бол Хөвсгөл аймагт аялал жуулчлалын ивент арга хэмжээнүүд өргөжнөө. Тэгээд одоо цаатан фестивал, сарлаг фестивал тэгэл маш олон арга хэмжээнүүд манай хувийн эмчил аялал жуулчлалын холбоо төрийн бүс байгууллагууд хийдэг боллоо. Дээрээс нь би одоо аялал жуулчлалын салбар аж ахуйн нэгжүүдээс ч суурилж тодорхой та бүхэн өөрсдөө бас тодорхой арга хэмжээнүүдийг ивент болгож хийгээч. Дан ганц аймаг тийм ээ яам гэлтгүүгээр өөрсдөө санаалж хийсэн арга хэмжээг бид хамаг бас хамтарч хэрэгжүүлнэ. Тэгээ өвлийн аялал жуулчлалыг ч хөгжүүлэхэд бид өнөөдөр тийм ээ хөгс уд мөсний хоёр арга хэмжээ байна. Өвлийн аялал жуулчлал ч гэсэн өнөөдөр дархад цагаан дууны өнөөдөр одоо хэрэгцээ шаардлага бид энэ ивент арга хэмжээг улам хөгжүүлэхэд бол энэ дархад цагаан дуугаас шилбэл бид одоо энэ хөгс уд мөсний хоёр ярилцлагын үйл ажиллагаанд хүртэл уяхаар ингэж ажиллаж байгаа шүү дээ. Харамсалтай нь одоо өнгөрсөн жил зохион байгуулагдах энэ үйл ажиллагаа маань төлөвлөсөн байсан боловч энэ жил өнөөдөр энэ коронавирус COVID-19-ийн зар тахалтай холбоотойгоор мөсний баярын үйл ажиллагаа энэ жил хойшлогдсон. Бас жил болгон ер нь оролцогчдод хүрээд хэлж байгаа нэг ивент арга хэмжээний нэг шүү дээ. Заавал ашиг үзэх ёстой газруудын нэг, заавал үзэх ёстой арга хэмжээний нэг гэдэг энэ аялагчид ч ярьдаг юм байна л шүү дээ. Тэгээд энэ дөр бол бид нар бол бусдад тийм ээ боломжийг олгох, бусдаа дэмжлэг болох ажлыг л аймаг орон нутгийн зүгээс бид бас ажиллаж байгаа. Тэгээд энэ дөр мэдээж байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс их дэмжиж ажиллаж байна. За ерөнхий сайд ерөнхий сайдын зүгээс тодорхой одоо бас дэмжлэгүүдийг гаргаж түүн дотор Хөвсгөл аймгийн одоо хувьд бас Хөвсгөл нуур тийм ээ бүс нутгийг эко аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх засгийн газрын тогтоол гарсан 55 дэрэм дөрвөөр 34 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг аймгийн дарагт болон тийм ээ бид аймгийн одоо төв захиргааны байгууллагуудаас үүрэг чиглэлүүд болсон салбарын яам тэгээд энэ ажлууд бас зохион байгуулагдаж байгаа. Тэгээд бид бол энэ аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулаад хийж хэрэгжүүлэх ажлууд бүгд өөр өөр онцлогтой. Мөн дээрээс нь Хөвсгөл аймаг өөрөө 6 ясны бас өлгийн нутаг. Энэ утгаараа бас яг энэ ястан усаадныхаа бас түүх хөв соёл тийм ээ уламжлалыг өөрийн брэнд болгоод үнийгээ хөгжүүлээд ивент арга хэмжээ болгодог. Жишээл наад заханд бид нар аймгийн Жандбөөн төрсөм Алангуухийн баяр наадмаа 18 онд амжилттай сайхан зохион байгуулсан. Энэ бол бидний жишээлбэл Алангуухийн энэ сургаал, Алангуухийн өнөөдөр энэ сургаалын баяр бол хөвсгөлчүүдийн тийм бахархал, монголчуудын бахархал болж байна тийм ээ. 5 хүүгүний эвтэй байх эвийн сургаалыг өгөрөд уламжлалт гэж зааштай энэ бас тийм ээ Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг бас хөгжүүлэх, татах ийм нэгэн том боломж олгож ивент арга хэмжээ бас болгож байгаа хэлбэрээр талдаа л ингээд энэ арга хэмжээгээ зохион байгуулж байгаа. Тэгээд энд бол аймаг болон сэтгэл оролцоо. Ер нь бол тэгээд аймаг орон нутгийн зүгээс гэсэн бид бол аймаг стратегийн зүгээс ямар л боломжийн төвнийг гаргаж ашиглаж бусдад өгөхийн төлөө л ажиллаж байгаа. Маш их ажил төлөвлөж яасан юм бэ?
Би бол нөгөө морины гэдэг юм өөрийнхөө чиглэлийн дагуу энэ дархад цагаан адууны гэдэг дээр нөлөө ач холбогдлоо Тэгж бас харсан нэг байж болно. тийм тэгээд анзаараад яг тэр талаар л таныг ураад өнөөдөр ингээд тэр олон ажлаас ч онцолж яриад байгаа нь энэ болчлоо. Бас нэг тантай холбогдлолтой нэг зүйл дээр би бас аяг сэтгэл хангалуун байдаг. Яг гэвэл нөгөө нэг альва зүйл дээр ингээд яхахлаар мэдээж төсөн мөнгө гэдэг өөрөө чухал. Нэг юм хиймээр л даанч мөнгө хөрөнгө санхүүг болчиход энэ төрөөс ерөөсөө мөнгө хойрлохгүй байна гэл ингэж ярьж байгаа орон нутгийн өдөрлөг хөнгөл өгөл. Гэтэл та бол төсөв хөрөнгөд байхгүй байсан юмыг одоо нөгөө санаачлагаар тий энэ нутаг орноо гэсэн сэтгэлтэй, адуу малаа гэсэн сэтгэлтэй, өв соёлоо гэсэн сэтгэлтэй залуучуудад ингээд хандаад ийм зохицол барья, хүмүүсээ ингэж уриалъя гэдэг ингээд маш олон бас өгшөө дурсгал зохицолборуудыг бий болгосон. Тэгээ энэ тухай сонсоход бас нөгөө өөрөө хөрөнгө бүрдүүлээд менежер хийгээд ийм хийнэ гэдэг бол сайхан сонсогдчихжээ. Тэр талаар бас. Тэгээд ер нь бол яг өнөөдөр би аймгийн эстрийн үүрэгт ажлыг хэрэгжүүлж бас төрийн чиглэлийг хэрэгжүүлж ажиллаж байгаа бол бас өөрөө сэтгэлтэй байх хэвээр, итгэл таах хэвээр, зүтгэлтэй байх хэвээр. Энэ дагуу бол бас баг хамт олнороо багаар ажиллаж байгаа хэлмээр байна. Өнөөдөр ган бол ганцаараа биш. Бүгд бүтэн багаар үд ажиллаж энэ ажлуудыг бүтээж байгаа, хийж байгаа, төлөвлөж байгаа. Энэ ажлуудын үр дүнг бол гаргаж чадчих байна гэж хэлмээр байна. За өмнө бас миний би бас хувийн хвшилтэд ажиллаж хувийн хвшилтэд одоо бас олон жил ажилласных энэ дээр бас хувийн хвшил арт гэдэг үед тийм ээ бидний өнөөдөр бас зовлон бэрхшээл асуудлууд нэгдэж нийлж хийж бүтээж бодгийг бол олон асуудал дээр бас харсан гэдгийг хэлмээр байна. Үдсэн, хэрэгжүүлсэн. Тэгээ энэ бодлого чиглэл дээр зарим асуудлыг бол заавал төсөв арахгүйгээр тийм ээ улсаас орон нутгаас төсөөхгүйгээр ард иргэд тийм ээ ингээд хамт олонныхоо дэмжих тусцаатаагаар бол ингээд ханд дэмжгээр арга хэмжээнүүд хийж хэрэгжүүлэх зүйтэй гэдэг төлөвлөлөд тодорхой бодлого чиглэлийн ажлууд хийж байгаа. За мэдээж одоо баяр наадам бөгөөд ивэд арга хэмжээнүүд байх. Түүнээс гадна яг нутгийн ард иргэдийн Хөвсгөл аймгийн яг бидний онцлог бөгөөд тийм ээ ивент арга хэмжээ бас энэ аялал жуулчлалаас дэмжих энэ бодлого чиглэлийн өрөөнд бас хэдийдэн одоо арга хэмжээ хийя гэж төлөвлөж байгаа. Төлөвлөж байгаас одоо нийтдээ хэдийдэн бас цогцлол байгууламжийг барья гэж байгаа. За нэгд бол би Хөвсгөл аймгийн хиймэр шүтэнийг барьж байгуулъя гэсэн төлөв бодлого гаргасан. Хоёрт дархад цагаан адууны шүтэн цогцлуурыг барья гэсэн. Гуравт болохоор далайн ээжийн шүтэн цогцлуурыг барья гэсэн. Хөвсгөл далайн ээжийнхаа шүтэн цогцлуурыг. За мөн дээрээс нь дахиад Алангуйгийн ивийн одоо бас цогцлуурыг барьж байгуулъя гэж төлсөн. Дээрээс нь хөвсгөлчүүдийг бас бөөмөргөл онгод дээдингэртэй холбоодоо гэдэг энэ утгаараа бас бидний одоо нэгэн бас одоо өв уламжлал тийм ээ бөөмөргөлийн онгод төвийг барьж байгуулъя гэдэг. За мөн дээрээс нь хамгийн сүүлд бол Хөвсгөл аймаг Монгол их орны хоймор нутгийн хувьд бас хоймор шүтэнийг залъя гэдэг. Ингээд энэ ажлууд ингээд ийм ажлуудыг зохион байгуулж байгаа. Нэгсэндээ аялал жуулчлалын мастерчлалыг хөгжүүлэхтэй холбоотойгоор бас төр хувийн хвшлийг хийж хэрэгжүүлэх ажил дээр хувийн хвшил иргэдийн санаачлагтайгаар хийх ажлууд дээр бас энэ ажлуудаа бас тодорхой оруулаад тэгээ өөрөө бас ард иргэдтэй тийм ээ санаачлах гаргаад уриалга гаргаад тэгээд нутгийн зовлон манд дэмжиж өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн хөвсгөлчүүдийн хиймэр шүтэнийг мөн дээр дархад цагаан адууныхаа цогцлуурын гол шүтэн дархад цагаан адууныхаа одоо бас шүтэн хоёрыг бол өнөөдөр бас урлан бүтээгээд ингээд залдсан байгаа. Шүншгэлж арамналаад Хөвсгөл аймгийн хиймэр шүтэн бол Хөвсгөл аймгийн хиймэр лунда аз хиймэр сайн бүхнийг бэлэгдэн ирүүлж одоо босгосон ийм сайхан шүтэн. Энэ дээр бүхэл уул усны 2017 оноос 17 онд нөгөө нэг халиу азраг төрүүлж танаа нутгийн бүх тийм Содон дор Жарслан маань одоо улсын наадам төрүүлээд халиун азраг Адуун зэргийн мала азраны уралдаанд төрүүлээд тэр үед олон өмнөд маш олон хүмүүс баяр хүргэсэн. Үнэхээр Гамболдоо чи бас нэг бүх юм нэг саунд багтжээ. Өнөөдөр чи аймаг удирдах байгаа аймгийн старгийн хувьд бас өнөөдөр ингэж чи саунд бүрдүүлдэг гэдэг бол чинийгч байна, ард түмний буянч байна, уул усныж буян байна, төрийн сүлд чивэж байна. Энэ сайхан буян зайг чи дээдэлж бас оршоох ёстой шүү. Маш олон хүмүүс хэлсэн. Ягаад гэвэл төрийн тэр том төрөв Хөвсгөл аймаг тийм ээ хөвсгөлчүүд авч явна гэдэг бол үнэхээр бас тийм ээ том биш гэж үзсэн. Тэгээд тэр жилдээ тодорхой бодлого чиглэлүүдийг гаргаад зураг төсвүүдийг гаргаад өмнө яхад үлдсэн байсан ажил тэгээд энэ дээр гаргасан ажлуудаа санаачлаад тэгээд сая өнгөрсөн жил Аудын баяраар 8 сарын 8-ны өдөр заамын дээрээс нь тухайн үед нутаг усныхан ах дүүнэр тэгээд олон түмэнтэйгээ хамтраад энэ сайхан хиймэр шүтэн бас залсан. Тэгээд энд бол Хөвсгөл аймгийн уул усны авшиг шүтэн, Хөвсгөл аймгийн аз хиймэр тийм ээ бүх л юмд орчиж одоо бас ингээд дарамдаал шүтсэн байгаа. Тэгээ энэ бол одоо бас бидний сайн сайхан амьдрах бол
бас бүх талын л одоо тийм ээ дотоод сэтгэлийн одоо бас асуудал үүсэж байгаа. Тэгээд энэ ажлыг зааж үргэлжлээд явагдана. Дарга цагаан адууга улаан улс суманд одоо бас даргатай цэгээр хотхорд одоо тийм ээ бүх одоо шил аял дотоод одоо энэ жуулчд гिचд явдаг гол одоо бас тийм ээ бүснүүдийг өгөөд яг цэг тийм одоо зам дээр бас бид нар энэ зохицуулыг барих ажлуудтай холбоотойгоор саналуудыг нутгийнхан маань бас сайхан дэмжээд хүн болгонд зарим 5,000 төгрөг өгсөн, зарим нь 20,000 төгрөг өгөөл тэгээд би нутгийнхаа зураг урчуудын одоо холбоо түн дотроо одоо бас өөрийн нутгийн одоо уран баримт залуучууд өгөөл тэд нар бас сайхан одоо нэг айхтар мөнгө төгрөг гэлтгүүгээр бас тийм ээ материалын зардал тодорхой ажлынхаа өсвүүдийг аваад ингээд хийж бүтээгээд өгсөн. Тэгээд энэ дээр бол маш олон хүмүүсийн хичээл зүтгэл. Тэгээд энэ бол юу гэж нэгвэл тийм олон хүмүүс бас хүсэж байна тийм ээ цаашд байгаасаа хүсэж байна, байлгахыг хүсэж байна. Дээрээс нь бас босгож нэгдхийг хүсэж байна. Энэ мэтчлийн энэ ажлууд зохион байгуулагдаж байгаа. Тэгээд одоо ойр үед бид бас хэрэгжүүлэх харж байгаа бол хөвсгөл далайн ээжийн хүүхдүүдийн хувьд далайн ээжийн шүтээдийг өсгөхөө гэж байгаа. Тэгээд энэ ажлууд явж байгаа. За мөн дээрээс нь Хөвсгөл аймгийн одоо бас бид галгуулмт Хөвсгөл аймгийнхаа бас одоо бас галгуулмтын шүтээдийг бас залж босгоно гэж ажиллаж байгаа. Тэгээд бид түрүүнээс алангухын ивийн төв тийм ээ. Мөн дээрээс бөөгмөргөлийн онгод төвүүд тэгээд энэ авах ажлууд явж байгаа. Мөн дээрээс нь бол бас өнгөрсөн жилийн ачаглан дуруусан ажил бол аяж үйл салбарт хэмжээд дэлхийн бөмбөрцгийн одоо хувьд бол бас уртраг өргөгийн 50% энэ огцлын цэгүүд бол цэг 4 байдгийн нэг нь бол манай Хөвсгөл аймаг алгадсан юмд байгаа. Энэ дээр бас 50% ажил үйлчлэлийн бас цогцлуур барьж байгуулсан. Энэ мэтчлийн ингээд бодлогын ажлууд ингээд явагдаад байгаа цаагаараа аялал жуулчлалын бүс нутаг болж хөгжих бас дээрс нь байгалийн аялал жуулчлалаас гадна нутгийн өв соёл зан заншил тийм ээ түүхийг харуулсан ийм цогцлуур бүтээлүүдийг бас гаргаж ирж олон дүмд хүргэх аймаг орон нутгаас сурталчлах ахуй амьдралаа түгээд дэлгэрүүлэх таниулах энэ ажлууд явж байгаа. За нутгийн шүтээ одоо уул усны ч одоо хямралундаа байсан бахад нутгийн ард түмний ч одоо хөвсгөлчүүдийн ч одоо сациврын асуудал байсан бах гэдэг сайн ярьлаа. Үүнтэй бол санал нэгдэж байна. Яг гэвэл сүүлийн жилүүдэд яг зөвхөн морин улааны тухайд бол Хөвсгөл аймгийн үеч үнэхээр одтой сайхан наад бас. Улсын наадам бүсийн уралдаан аль хаанч очсон л айраг төрөвтэй юм сайхан наад. За тэдгээр үе чи нэг нь таач гэсэн одоо шилээ сууж байна. Сүүлийн 2 жил дараалаад улс бүсийн наадмаас жил болгоно 3 айраг төр аваад. Нийтдээ бол одоо би хэрвээ андуураагүй бол улсын алдрын хувийг бол тооны хувьд давсан тийм ээ. 9 айраг төрөвтэй засгийн газрын тогтоолт наадмаас гэж би санаад байна. Тэгэл юу яах вэ? Тэгээд ер нь бол би бас өөрөө Монгол эрүүний хувьд тэр ирээдүй хойж тэгээд үр хөвгтүүд би ч одоо өөрөө бас 2 бандтай. Тэгээд тэр бодлого чиглэл дээрээс тэр нь бол өөрөө бас адуунч өөрөө би бас тийм ээ дур сонирхолтой бөгөөд аль болох ойрхон байхыг гэж боддог. Энэ бодлого чиглэлийн хувьд бол бас хийх ёстой ажиллаа гэж бас бодож явдаг. Тэгээ бас дээрээс нь Монгол ирэх хүн байна тийм ээ бахарх зүйлтэй байх. Өөрийн гэсэн бас адуутай байх. Тэгэл энэ бодлууд байна шүү дээ. Энэ бүх зүйлээ. Тэгээ өөрийн бүх юмаа одоо бас тийм ээ хайрлах хамгаалах өсгөржүүлэх ажлууд зохион байгуулагдаж байна. Дээрээс манай өсгөлчүүд бол сүүлийн үед бас адуу түүн дотор хурдан удмын адуу өсгөж үржүүлэх, уяах соох энэ арга хэмжээнд бол ажлууд маш их цаг заваа, маш их хүч хөдөлмөрөөр гаргаж зарж байгаа шилмээр байгаа. Тэгээ үнэхээр энэ бол хүний хөлс шингэсэн ажил бол бүтээл гард юмаа гэдгийг л харуулж байгаа. Дээрээс өнөөдөр зөвхөн одоо 1 жилийн ажил биш шүү дээ. 5 жил, 10 жил тийм ээ 15 жилийн ажил гэж хэлмээр байна. Миний хувьд чинь одоо биш л адуу яг одоо энэ хурдан морь гэсэн одоо дээрээс нь морины төлөө өөрийн гэсэн одоо тийм ээ сүрэгтэй болё гэсэн бодлого санал хэрэгжээд энэ чинь 16 жил болчих. Тэгээд түүнээс өмнө ч гэсэн байсан л тэгтэл яг өөрийн гэсэн цөм сүргийг бас тийм ээ гаргаж ирээ. Ган болдын адуу гэдгийг одоо гаргаж ирээ гэл ингээд зүрхэд бол 16 жил яг шууд гардаж эхэлсэн байгаа. А тэрнээс өмнө яг аймаг сумынхаа наадамд 1-2 адуу уралдуулаад зөвхөн тэгэл байж гисэн. Одоо бол өөрийн гэсэн одоо бас ган болдын адуу, ган болдын тамга тэмдэгтэй адуу гарч ирээ тийм ээ. Үржил селекцээ хийгээд унган адуугаараа хүмүүс уралдана гэдэг чинь яг энэ бодлого чиглэлүүд явж байгаа. Тэгээ энэ маань ч гэсэн сайхан биелээд явж байна. Хөвсгөлчүүд бол ер нь сүүлийн жилүүд аль ч одоо улс бүсийн наадам дээр бол айраг түр олонтой байгаа. Тэгээ их хурдын наадмаас ахуулаад тийм ээ олон сайхан. Тэгээ миний хувьд яг одоо олон төмний буян заяа тэгээд уяаны хамт олон унаач хүүхдүүд юм тийм ээ. Ус буян заяа дээрээс нь уяачд тэгээ уяаны хамт олонны мантай хичээл зүтгэл тэгээ бүх юм нэг саванда би дөрөв хэлдэг да тийм ээ нэгдэж нийлж хагаад бүх юм нэг ид хитэн бүртгэхээрээ бүх юмнууд болдоо гэж боддог би.
Энэ бүх юм зүйл одоо тал талаасаа л бас олон жилийн хөшөөлөм рүү бас бүрдэж ийнэ л гэж харж байгаа. Аль ч талаасаа ингээд одоо бас улсын наад, улс орны наад бас сайхан арга түр аваад байгаа. Тэгээ одоо сайхан байгаа. Энэ жил ихт одоо бас улсын наадмын бас төрөв авлаа. Тэгээ би өнгөрсөн жилээс 2018 оноос хойш улсын наадамд одоо зодголж байгаа гэсэн үг. Тэгээ зодголсон жилээ бол бас анхныхаа хайргийг авсан. Хоёр дахь жил дээр өнгөрсөн жил улсын наадмын төрөв авсан. Тэгээ өнгөрсөн жил бас боржгоны наадамд очиж бас уралдаж төрөв айраг бас авсан. Тэгээ энэ бүхэн бол бидний бас хүсэл мөрөөдөл, дээрээс нь зориг, дээрээс нь Монгол эрх үний бахархал өгөөд хийх ёстой ажил гэж бодож байгаа. Тэгээ Монгол өв соёлтойгоо ойрхон байна гэвэл адуутайгаа ойрхон байх хэрэгтэй. Адуу гэдэг өөрөө цаанаа ямар их өв соёл тийм ээ мэдлэг, дээрээс нь ямар их одоо чанарыг бас санаа агуулж өгөөдөг бол маш та олон талтай. Дээрээс нь өв соёлын хувьд өгөөд өнөөдөр жудаг ёсны хувьд тийм ээ. Дээрээс нь өнөөдөр мал малгааны хувьд гээд маш олон зүйл өнөөдөр ганц адуу гэхгүйгээр цаад тийм ээ олон хөгжлийн үйл ажиллагаанд бас холбогдчихж байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь маш олон зүйл дээр нь манайх ярьдаг да монголоор үлдъя гэвэл бид тийм их хилээ малаа хүнээ гэдэг түүн дотроо өнөөдөр монгол иргэн бол бас адуутайгаа байж бид бас энэ сайхан болгож хэрэгжүүлэх дээрээс нь бас адуу гэдэг амтан маань бас ирчүүдийн хувьд бас ирчүүд ярьдаг та тийм ээ хиймэр лундаг бас илтгэж явдаа гэж. Гэхдээ нэг зарчим бол бас адууны хувьд би барьж бодлого бол төр засгийн бодлого шийдвэрүүд бас хүндэтгэж ажиллах хэвээр хууль тогтоомжоо хэрэгжүүлж ажиллах хэвээр мөн дээрээс нь үйлчлэл селекцийн богино үйл ажиллагаанд бас тийм ээ сайн арга туршлагуудыг хэрэгжүүлэх хэвээр мөн дээрээс нь улсын баяр наадам төрийнхаа сайхан баяр наадмуудад төр засгийнхаа гаргасан шийдвэрүүдийг хүндэтгэж хэрэгжүүлэх хэвээр энэ мэтлэн ажлууд ингээд явдаг. Наацхан гэхдээ одоо би аймагтаа сүүлийн 3 жил дараалан улс аймгийнхаа баяр наадмыг жишээлбэл Ирлиз Монгол орны ялгаж уралдуулж байгаа. Урд өмнө бол аймгийн баяр наадмаар жишээлбэл Ирлиз адуу тусдаа уралдаж байгаагүй. Одоо бид жишээлбэл ингээд тус нь уралдуулаад тэгээ яг тэр баяр наадам дээр бусдад бас нэг боломж дээрээс нь төрийн хуулийг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Тэгээ цаашдаас энэ төрийн баяр наадам төрөө хүндэх гэдэг бол бас тийм ээ. Монгол иргэн бөгөөд бид адуун тайртай хүн болгоны бол хамгийн их юм одоо бас зан чанар байх хэвээр. Төрөө хайрлаад төмнөө одоо бас хайрладаг бол тийм ээ. Адууны юмар бол хажууд хизээд авч явдаа гэж үзэж байгаа. Тэгээ энэ болгоо чиглэлүүд маань сайхан бас хамтарч хэрэгжүүлж байгаа. Хөвсгөлийн одоо бас манай уяачид олон сайхан бас амжилтууд гаргахаас гадна энэ адууны хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа. Тэгээд энэ болохоор бас энэ хүмүүстэй өнөөдрийн цаг үед ажиллаж байгаа, энэ зүтгэж байгаа залуучууд уяачтай их баярлалаа. Үнэхээр бас түүхэн цаг хугацаанд бас бид хийх ёстой цагтаа ажиллаа хийж шүү гэж. Тэгэхээр бас нөгөө одоо аль ч уралдаан наадам зохион байгуулахаас орон нутгийн удирдлагуудын одоо зөвшөөрлөлтөөр зохион байгуулах хэмжүүрэнтэй уралдаан зохион байгуулах. Тэгэхээр орон нутгийн удирдлагууд ямар хүн байх вэ гэдэг үеичтэй үүдэх том асуудал болж байгаа. Өөрөөр хэлбэл морь ойлгодог, дэмждэг, морин уралдааныг бас ойлгодог ийм хүн байхгүй бол уяачдыг бас нөгөө морин уралдаан хөгжихэд уяачдын маань амжилт ахихад бас их юутай болдог. Тэгэхээр хөвсгөлчүүдийн хувьд бол харьцангуй өөрөө уяач дээрээс морины зүтгэлтэй хүн байдаг учраас бол бас орон нутагт бол хурдмаар хөгжих нэлээд боломж олгож байна гэж би өөртөө хардаг. Танай аймагт ер нь жилдээ одоо аймгийн засаг даргын захирамжаар зохион байгуулагддаг хичнээн уралдаан болж байна. Хүсчихсэн уралдаанууд хийгээд ах шүү гэдэг. Тийм, ер нь бол яг хаа аймгийн уяачдын холбооноос Дэлхийн цагийн морин спорт уяачдын холбооноос тодорхой саналууд ирээд энэ дагуу бол бид бүсийн уралдааныг бол зарладаг. Тэгээ энэ дагуу бол аймагт бол нэгээс 2 одоо тийм бүсийн уралдаан хойд тийм үү бүсийн одоо 2 уралдаан зохион байгуулдаг. Энэ дээр тодорхой зарим шийдвэрүүд гардаг. За мэдээж төрлөстийнхаа баяр наадмыг зохион байгуулдаг. За мөн дээрээс нь мэдээж одоо бас уламжлалсан тийм ээ. Жишээлбэл бид түрүүлсэн 3 жилийн удаа зохион байгуулдаг аймгийн эрдэнэ хүчтэй хурлын тогтоол шийдвэртэй дарга цагаан адууны баяр наадам ч юм уу тийм ээ. Ийм уралдаан бүсийн уралдааны зонд бас зундаа ингээд нэм зохион байгуулдаг. Нэгэсэндээ одоо яг захирам шийдвэр ажлын хэсгүүд гараад нэг 3-4 уралдаанууд зохион байгуулагддаг. Ер нь бол гэхдээ аймгийн удирдлага төв захиргааны удирдлагууд өөрсдийн одоо энэ яг арга ажиллагааны хувьд, туршлагын хувьд тийм ээ. Бүх зүйл дээр одоо өөрсдөө явуулж байгаа үйл ажиллагаанууд бас уялддаг л та. Тэгээ мэндийн хувьд бол одоо бас адуун тайртай, тэг мэдээж дээрээс нь адуу мал, хурдан морь гэдэг тийм ээ. Мөн үржил селекц гэдэг энэ бол ажлууд явж байгаа үед бол бас тодорхой бодлого шийдвэр, уяачтайгаа ажил амьдралыг ойлгож за мөн дээрээс тэгтээ төрийн үйл тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах, мөн дээрээс нь хүүхд хамгааллын үйл ажиллагаа, хөгжил үйл ажиллагаанд гарах гэдэг маш олон асуудалтай бол уялдуулдаг шилбэр. Ер нь бол одоо удирдлага хүн бол сайн баг хамт олонтой л ажиллах хэрэгтэй. Би тэг зүйлийг
Жишээлбэл аймгийн дарагч байна, тийм байгууллагын удирдлагч байна. Бүх зүйлийг мэддэг хүн гэж бас байхгүй шүү дээ. Бүх зүйлийг чаддаг биш. Тийм болохоор өөрийн сайн багаар бос зүйл бүрдүүлж энэ ажлыг зохион байгуулдаг хэлбэр байгаа. Харьцангуй харин би нэг боддог зүйл бол ямар ч удирдлагын төвшөнд бол бүх зүйлийг өөрөө мэдэж суралцахын төлөө маш сайн тэмүүлж ажиллах хэрэгтэй гэж хэлнэ. Салбарын. Өнөөдөр тийм ээ малаа жоохон салбар өгч байсан тийм ээ. Дараа нь хүнсний салбар байна. Эрүүл мэндийн салбар байна. Боловсролын салбар. Бүх төрлийн мэдлэг мэдээлэл арга туршлагыг олж авах төлөө өдөр шөнөгүй ажиллах, сурах, суралцах зайлшгүй шаардлага бол удирдагч хүнд бол цаг тутамд тавигддаг асуудал. Тэгээ энэ бүгдийг л одоо олж авч хэрэгжүүлж чадвал бусдад боломжийг олгоно. Бусдад бас өнөөдөр төрийн ажил үйлчлэгээ хүрэх ажил төхөмтэй гэж үзэж байгаа. За тэгээд ингээд хоёлаа ярилцаад байвал бас таач олон ажил төлөвлөсөн учраас олон сэдвээр ярилцаад байж болох нэ. Тэгээд бидний урлагийг бас хүлээж авч студид маань хүрэлцэн ирж цаг зав зориулсан танд баярлалаа. Хөвсгөл нутгийн онгон дагшин байглаар нь хадгалж авч үзэхээр зорь тэмүүлж өргөн агуулгатай зорилт төвшүүлж байгаа таны ажил үйлс амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгтээ бас оруулж бид бүхэнтэй тийм аймаг нутгийн бас ажил амьдрал төндөр малажгүй салбар Хөвсгөл аймгийн брэнд бүтээгдэхүүн гэдэг тийм ээ энэ бүх зүйлийг бас дээрээс нь үйлдвэрлэх ажил гэдэг энэ бүх зүйлийг бас олонд хүргэх ажилд бас дэмжиж оролцсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд Хөвсгөл аймагт очиж бас та бүхэн манд ухаан саадаж яг бодит амьдрал дээр тийм ээ өнөөдөр яг малчны хотонд нь яг энэ дараагийн арга хэмжээг бас хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд яг энэ бол бидний бас бодит ажил болно гэж хэлмээр байгаа. Тэгээд энэ мэтлээ ягаад гэвэл бусад мэдээллийг хүргэх, түгээх ажил бол бидний хамгийн эрхэм зорилго болох ёстой. Ягаад гэвэл бид бусдад өөрсдөө сурчлага ажил гэж ойлгож болно. Дээрээс нь бусдад бас боломж, за мөн бусд ардынхаа аймаг сум орнуудад улсынхаа хэмжээнд ч гэсэн бид бас тийм ээ аймаг орнуудаа хийж хэрэгжүүлж байгаа ажлыг тайлагнах юм боломж гэж харж байгаа. Тэгээд өнөөдрийн боломжийг болгосон та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Таны бас хүрэлцэн ирсэнд баяртай. За баярлалаа. За Дархтын цэхэр хотгорын бас нэгэн одоо шигтгэе болсон, бас нэгэн үнд зүйл болсон Дархад цагаан адууны тухай та бүхэн бас сонирхолтой олон баримтуудыг мэдээллийг энэ удаагийн подкастаас мань хүлээн авч үзсэн байхаа гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа дугаараа бас морь сонирхогч ирхэн уншигч үзэгч сонсогч та бүхэндээ хүртээмжтэй мэдхийг хүсдэг бас олон сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно. Бидэнтэй хамт байгаарай. Энэ урьж байна. Морьд монголчуудын мөнхийн өмгшил